Монголд үндэсний лотерей. Сайхан амарцгаажны үзэгчдээ та бүхний энэ оройн амар амгалан гэрье. Хамгийн шударга боломжийг та бүхэнд олгодог үндэсний лотерейн ээлжид тохирлыг эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд бүгдээрээ дөрвдийгээ тоглолтод оруулъя. За тэгэхээр үзэгч та бүхэн маш сайн мэдэн дөрвдийн бол та бүхэндээ нэг сумаар 3 туудаа буудах боломжийг олгодог. Энэ маань юу вэ гэхээр та бүхэн өөрсдийн дурын 500-аас дээш өөрийн бооцог нийт дөрвдийн 3 хоргон дээр тоглох боломжтой. Энэ маань юу вэ гэхээр та бүхний боломжийг хэрвээ 500-ыг та бүхэн бооцоо тавьсан бол за 3-дугаар зэрэг буюу 500-аар үржин, 2-дугаар зэрэг 1000-аар, харин 1-дугаар зэргийн хонжоор та бүхэн 2000 дахин үржиж таныг маш богино хэмжээнд, маш богино хугацаанд 500 төгрөгөөр саятан болох боломжтой юм аа. Тэгэхээр та бүхэн 500 төгрөгөөр тоглосон тохиолдолд 1-р зэрэг дээр таны 4 азийн тоо таарсан бол 1 сая төгрөг. За харин 2-р зэрэг дээр таарсан бол 500 мянга, 3-р зэрэг дээр таарсан бол та 250 мянган төгрөгийг тоож боломжтой. Энэ маань ерөнхийдөө та бүхэн 500 төгрөгөөр маш хялбархан баян саятан болох боломжийг олгож байгаа юм. За ийхүү үзэгчтэй дөрвдийн нийт дөрвөн мөнгөлөг тодорлоо. Яг одоо үзэгч олон та бүхнээс маш олон одоо саятангууд тодорсон гэдэгт итгэлтэй байна. За ингээд та бүхэнд нийт цифруудыг танилцуулъя. 3 дугаар зэргийн бөмбөлөгнөөс 4, тэг, 3, тэг гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн байна. За харин 2 дугаар зэрэг 8, 3, тэг, 9 гэсэн бөмбөлөгнүүд гарчээ. За харин 1 дугаар зэрэг 6, 5, 1 гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн байна. За тэгэхээр дөрвдийгээс нийт маш олон одоо саятангууд тодорсон гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр та бүхний мэдээж хүсэн хүлээдэг хамгийн азтай буюу дээрээсээ 2 дахьт одоо ордог 6 дэгээ тоглолтод оролцгаая. За 6 дэгийн дөрөв бол маш амархан байгаа шүү үзэгчтэй. Тэгээс 9 хүртэлх та бүхэн дурын 6 оронтой тоглуулснаар саятан болох боломжтой. За энэ маань юу вэ гэхээр та бүхний азийн хэдэнч тоо байж болох зөвхөн нэг оронтой тоогоор та бүхэн 6 цифрыг бол бүрдүүлэх ёстой байгаа. За тэгэхээр эхний цифр гарч ирлээ. 7 үзэгчтэй. 7 гарч ирсэн байна. За тэгэхээр энэ 6 дэгийн маань 2 дугаар зэргийн хонжрууд эхний буюу сүүлийн 5 таарсан тохиолдолд та бүхэн сая 500 мянган төгрөгийг тоож боломжтой. За 2 цифр 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 9. За харин 3 дугаар зэргийн хонжуур нь эхний 4 буюу сүүлийн 4 оронтой тоог та бүхэн амжилттай бүгдсэн тохиолдолд 150 мянган төгрөгийг хожино. За 4 дугаар зэргийн хонжуур нь эхний 3 буюу сүүлийн 3 таарсан тохиолдолд 15 мянган төгрөгийг. За харин та бүхний урмын хонжир буюу та ердөө 1500 төгрөгийг эхний буюу сүүлийн одоо 2 оронтой тоог таач чадсанаар та бүхэн өөрсдийн авсан тохиолсон сумгааныхаа мөнгийг хэлбэрхэн аргаар олчихно гэсэн үг шүү дээ. За ийхүү 5 бөмбөлөг гарч ирлээ. 1. За тэгэхээр та бүхэн харахгүй 7, 9, 1, 2, 1. За сүүлийн бөмбөлөгийг анхаарал хандуулъя. За сүүлийн бөмбөлөг гарч ирлээ үзэгчтэй 3. За ийхүү 6-ийн амжилттай тоглогдож дууслаа. Тэгэхээр 6-дээс маш олон саятангууд тодорсон гэдэгт итгэлтэй байна. 7, 9, тэг, 2, 1, 3 гэсэн одоо 6 цифр гарч иржээ. За энэ цаг мөчид маш олон үзэгчид маань одоо орилон босч байгаа гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл Азийг адхандаа атгаж төрсөн Монголын ард түмэн шүү дээ бид бүхэн. За 642. За 642 бол 1-ээс 42 хүртэл цифр байгаа. 1-ээс 42 гэдэг маань 42 цифр байгаа гэсэн үг. 42 цифрээс та бүхэн маань мөн л одоо өөрсдийн дурын хос оронтой тоо байж болно, дан тоо байж болно, мөн азийн тоо чанж байж болно, 44 байж болно, за 22 байж болно, 11 байж болно. Энэ мэтчлэн та бүхэн өөрийн азийн гэж бодож байгаа бүхий хос болон дан цифрүүдийг бүгдэх ёстой байгаа. За 642 бол та бүхний гэртээ сууж байгаа ганцхан хормын дотор яг энэ цаг мөчид маш богино хугацаанд саятан буюу 120 сая төгрөгийг төвхөн хожих боломжийг олгодог ийм тоглолт байгаа. За ингээд ихний цифрүүд гарч ирсэн байна. За 21, 12, 4. За 21, 12 бол 2, 1, 1, 2 гээд зүгээр нэг хэсэгчлээ давж үзэх юм бол мөн л одоо азийн тоо харагдаж байна. За 4 цифр 15 шүү үзэгчтэй. 15.
За тэгээд та бүхэн үндсэн 5 тоо буюу эхнээсээ 5 тоог амжилттай таасан тохиолдолд 12 сая төгрөгийг хожих боломжтой. За мөн үндсэн 5 тоог одоо амжилттайгаар бонусгүйгээр таасан тохиолдолд 900 мянган төгрөг. За дөрөвдүгээр зэргийн он жиргэн буюу үндсэн ихний 4 цифрыг буюу 21, 12, 4, 15-ыг таасан тохиолдолд та бүхэн 300 мянган төгрөгийг хожих болно. За тэгээ урмын онжир буюу үндсэн 3 тоо буюу 21, 12, 4-ыг таасан тохиолдолд та бүхэн 10 мянган төгрөгийг хожих боломжтой. Мөн бонусыг оролцуулж болно шүү үзэгчтэй. За инхүү 642 амжилттай тоглогдож дууслаа. Тэгэхээр та бүхэндээ үндсэн одоо цифруудыг танилцуулъя. Та бүхэн анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр 21, 12, 4, 15, 24, 40. Эдгээр үндсэн 6 цифрыг таасан үзэгч байх юм бол яг одоо та бүхэнд баяр хүргэе 120 сая төгрөгийг та бүхэн хожиж чадлаа. За харин эдгээр цифрүүдээс надад 14 байсан бол би мөн л одоо саятан болох боломжтой байсан юм а гэж бодож байгаа маш олон үзэгч байх юм бол танд бонус 14-ийг бэлэглэж байна. Ингээд энэ цаг мөчид маш олон саятангууд тодорсон гэдэгт итгэлтэй байна. Азыг атгандаа атгаж төрсөн нийт Монголын хямралыг ард түмэн та бүхэндээ дахин аз хямрыг хүсье. Мэдээж мегмар гаргийнхаа шинэхэн үндэсний лотерейгээр мөн л маш олон саятангууд тодорно гэдэгт итгэлтэй байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей